Нэг болох FameSet бүтээгдэхүүнийг танилцуулгаар Sales Master тунгалаг хүрэлцээрсэн байна. Алга ташин октын хацаа. Сайн байцгаана уу? Би Sales Master тунгалаг байна. Манай програмч таалагдж байна уу? Сонирхолтой байна уу? Гоё байна тий. Гоё мэдээллүүд авч ийн тий. За өнөөдөр одоо би энд ирсэн хүмүүсийг түрүүн манай их гэрчнэр асуусан. Атомигийн бүтээгдэхүүн хэрэглэж үзээгүй хүн байна уу гэж байхгүй тий. Бүгдээрээ бүтээгдэхүүн хэрэглэж үзсэн үү? Үзсэн. Таалагдсан уу? Таалагдсан. Магадгүй бүтээгдэхүүн таалагдсан учраас та нар энд сонирхож ирсэн баг тийм үү? Олон хүнийг атомыг сонгох шалтгаан нь бол яалтчгүй бүтээгдэхүүн болдог. Тэгээд энэ атомигийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь угаасаа үнэлэхгүй чанар гэдэг үрэндээр явагдана. Үйлдвэрлэгддэг. Тийм ч учраас бүтээгдэхүүн маш чанартай мөн боломжийн үнэтэй байдаг. Атомыг 600 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнүүд байгаа. Атомын Монгол шопт бол 70 гаруй бүтээгдэхүүнүүд нь ороод ирсэн байгаа. Энэ дундаас хэдүүлээ өнөөдөр гоо сайхны сэт болох FameSet-ийн тухай танилццгаая. За гоо сайхны бүтээгдэхүүний чанартай гоо сайхны бүтээгдэхүүнийг бид нар юугаар ялгаж таньж мэдвүлээ? Чанартай гоо сайхны бүтээгдэхүүн гэж ямар бүтээгдэхүүнийг хэлэх вэ? Үнэтэй бүтээгдэхүүнийг хамгийн эхлээд үнийг сонсгоо. Юунаас нэглэж бид нар чанартай байна вэ гэдгийг мэдвүлээ? Үр дүнгээс хэрэгжилж үзээд надад ямар үр дүн гарч ийнө гэдгээс мэдвүлээ. За гоо сайхны бүтээгдэхүүний чанарыг тодорхойлдог гол хоёр зүгчин зүйл байна. Нэгдүгээр нь гоо сайхны бүтээгдэхүүн орсон орц найрлаг. Ямар түүхийн эд материалыг ашиглаж энэ бүтээгдэхүүнийг хийсэн юм бэ? Хоёрдугаар тухайн түүхийн эдээ ямар технологи ашиглаж яах вэ? Үйлдвэрлэсэн юм бэ буюу үйлдвэрлэлийн тэр технологийн юм хамаарч гоо сайхны бүтээгдэхүүний чанар тодорхойлогддог байна. Тэгэхээр өнөөдөр хэдүүлээ FameSet-тэй танилцах гэж байгаа юм чинь FameSet-ний орцонд нь юу орсон юм бэ? Тэг ямар орц найрлага ашигласан юм? За энэ орц найрлагаа боловсруулахдаа ямар үйлдвэрлэлийн дэвшилтэд технологи ашигласан юм бэ гэдэг энэ хоёр зүйлтэй яах вэ? Танилцах нь. За сайхан арьс гэж ямар арьсыг хэлэх вэ гэж. Гоо сайхны бүтээгдэхүүнтэй бид нар чанар яриад байгаа шүү дээ. Тэр бүтээгдэхүүн чанартай байна уу үгүй байна уу гэдгийг бид нар ядаа арьсанд үзүүлж байгаа үйлчилгээгээр тодорхойлох гэдэг байна шүү дээ. Үйлчилгээ үзүүлэхэд бидний арьс ямар болох гэдэг вэ? Гоё болох гэдэг. Тэгвэл гоё арьс гэж ямар арьсыг хэлээд байгаа вэ? Ямар арьс вэ? Эрүүл чиглэг арьс. Тэг. Чиглэг арьс. Тэгвэл бидний арьсны чигийг барьж яадаг нэг зүйл байдаг юм. Чигтэй арьс чинь ерөөсөө үрчлээгүй байдаг юм байна. Чигтэй арьс чинь өөрөө хуурай шилтгүй байдаг юм. Чигтэй учраас арьс нь нөсөө тол яадаг. Үүсдэггүй юм байна. Тэгээд чигтэй учраас арьс сулрахгүй байгаа юм байна. Сулрахгүй байгаа учраас нөгөө гунигийн зураасууд янз бүрийн юмнууд чинь гарч ирдэг юм. Тэгэхээр бидний арьсны чигийг хадгалж яадаг тэр зүйлийг юу гэдэг юм бол өөрөөсөө баг 1000 дахин их чигийг яадаг гэж. Өөр дээрээ татаж чаддаг. Тэгээд арьсыг услагч гэх зүйлийг нэрлэдэг гэж. Энэ зүйлийг геолораны хүчил гэдэг юм. Ийм ч учраас геолораны хүчил бол бүх гоо сайхны бүтээгдэхүүний үндсэн гол яг орц найрлага болж идэг. Геолораны хүчил ерөөсөө арьсны тэр чигийг хадгалдаг учраас нөгөө арьсанд үүсэж байгаа бидний арьсыг муухай харагдуулаад байгаа тэр бүх зүйлээс сэргийлж идэг. Хамгийн харамсалтай 25 наснаас хойш бидний арьс геолораны хүчил боловсруулалтаа алдаж эхэлж идэг. 50 нас хүрсэн бол та өөрийн арьсны геолораны хүчлийнхаа 50% нь аль хэзээ яатсан байна? Алдсан байна. Тэгэхээр яг уу хэдүүлээ 50% геолораны хүчлтэй 50% маань байхгүй. Тэр хэдүүлээ яг уу гаднаас зайлшгүй геолораны хүчлийг нэмэлтээр яадаг юм. Хэрэглэх хэрэгтэй болж байна. Нэмэлтээр түрхэх хэрэгтэй болж байна. Тийм учраас гоо сайхны бүтээгдэхүүн сонгохдоо нөгөө геолораны хүчлтэйг нь аль болох сонгож хэрэглэх хэрэгтэй болж байна. За чигээр хангаад идэх юм байж. За гэтэл бидний арьсан дээр чинь бас нэг дараагийн үүсдэг юм юу вэ? Юу гардаг лээ? Одоо энэ өсвөр насны хүүхдүүдтэй хүмүүс нэлээд сайн мэдж байгаа тийм. Батг үүсдэг тийм. Батг үүсдэг. Хашил гардаг тийм. За энэ бүгдээс сэргийлсэн бас гоо сайхны бүтээгдэхүүний гол нэг орц юу гэдэг юм хэрэг ногоон цай. Ногоон цай бол арьсыг маш сайн тайвшруулдаг. Хит ягаан туяанаас буюу одоо нарны энэ туяанаас хамгаалж яадаг, арьсыг залуужуулж яадаг. Арьсанд маш сайн тижэл өгж яадаг юм гол орц үү. Тэгэхээр геолораны хүчил болон ногоон цай хоёр зэрэг агуулгдсан бүтээгдэхүүн бол ямар бүтээгдэхүүн бэ? Хамгийн гол одоо орц найрлагыг агуулсан ийм бүтээгдэхүүн байна.
За тэгэхээр нөгөө чанартай гоо сайхны бүтээгдэхүүн гэдэг чинь яа гэсэн бэлээ? Гол орсон найрлагыг харах хэрэгтэй. Дараа нь хийсэн технологиг харах хэрэгтэй гэж. За геологийн хүчил болон ногоон цай агуулсан өөр олон төрлийн бүтээгдэхүүн байгаа шүү дээ, тийм. Ногоон цай агуулсан олон төрлийн бүтээгдэхүүнийг бид нар мэддэг. Тэгвэл яагаад бид нар одоо энэ FEMSAT чинь сонгох юм бэ? Яагаад атомыг сонгох юм бэ гэж? Орц найрлага нь саяын орц найрлагаа боловсруулсан гол технологи нь ийм дөрвөн янзын технологи ашигласан учраас FEMSAT бусдаасаа илүү давуу чанартай гэж үзэж байна. За нэгдүгээрт нь бол шинэхэн ургамлыг хандлах биотехнологи гэж байна. Дээд зэргийн цэвэршүүлэх технологи, ферментийн технологи, олон төрлийн капслын нийлүүлэлтийн технологи гэж. За тэгвэл одоо хэдүүлээ нөгөө дөрвөн технологи илүү боловсронгуй цааш нь хараад үзье. За гоо сайхны бүтээгдэхүүний гол найрлага юу гэсэн бэ? Ногоон цай гэсэн. За бусад бүтээгдэхүүнүүд ногоон цай гарган авдаг энэ арга нь байж. Ногоон цайгаа урааж авлаа, хатаалаа, хатаасныхаа дараагаар яадаг. Шахаад нөгөө хандаа гаргаж авч. Гаргаж авч байгаа хандны өнгийг харж байгаа таа. За атомын гэсэн чинь ногоон цайнаас хаан гаргаж авдаг арга нь юу юм бэ гэсэн чинь тариалангийн талбаанаас ногоон цайгаа хурааж авлаа. 24 цагийн дотор тухайн ногоон цайгаа боловсруулад хандыг гаргаж авдаг. Тэгэхээр 24 цагийн дотор буюу ингээд шинээр нь боловсруулж гаргаж авч байгаа учраас нөгөө ногоон цай чинь шимт хижээлийн алдаагүй. Тийм үү? Орц найрлагын бүрэн дүүрэн ашиглах арга боломжтой байна. Ингэж шинээр нь хандыг гаргаж авч байгаа энэ аргыг бол шинэхэн ургамлыг хандлах технологи. Энийг атомын яадаг ашигладаг байна. За ингээд бусад гоо сайхны компаниудыг гаргаж авсан ногоон цай хэдүүлээ харлаа тий. Ямар өнгөтэй? Ямар гэнэ? Бараа өнгө байна. Атомыг ямар харагдаад байна? Цайвар харагдаад байна. Тэгвэл энэ бараа өнгийн юм чинь гоо сайхны бүтээгдэхүүнд оруулах бид нар төрөхөр гоё явах болов? Бидэрт ямар мэдээж төрөх вэ? Бидэрт ямар нөлөө үзүүлэх бол? Бараан туулах тий. Бараан туулах эрсдэл биднээс болгож шүү дээ. Тийм учраас гоо сайхны бүтээгдэхүүнд энэ ногоон цайны орц найрлага маш бага болдог байна. Бус төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн бараан байгаад байгаа учраас тэр орц найрлага маш бага хэмжээтэй ордог. Маш бага тунтай орсон чи яах вэ? Өндөр үйлчлэгээ үзүүлж чадах уу? Чадахгүй. Бага л үйлчлэгээ үзүүл. Тэгсэн чинь энэ эрсдлийг атомын шийдэ нөгөө бараан байснаа чи ямар болох гэсэн? Цайруулсан. Одоо энэ дээр дараагийн гол технологи нь юу гэж байна? Дээд зэргээр цэвэршүүлэх технологи буюу одоо хараад ингээд энгийнээр ойлгох шүүц юм биш үү те? Өнгийн хувиргаа шүүц юм биш үү? Тэгээд нөгөө бор байсан юм чи шүүгээд ямар болгоцсон бэ? Цайвар цагаан өнгөтэй болгоцсон. Одоо цагаан өнгөтэй болгоцсон юм чи харамлах хэрэг байна. Байхгүй, ихээр хийж болно. Ихээр хийхээр одоо бид нар яах вэ? Бидний арьс илүү үр дүнтэй үйлчлэл үзүүлэх гэсэн. Тийм учраас энэ хоёр гол технологиор ногоон цайгаа боловсруулж хандаж гаргаж авсан учраас энэ технологи нь бол өөрөө FEMSAT-ийг үнэтэй чанартай үйлчлэгтэй бүтээгдэхүүн гаргахад байх нь нөлөөсөн байна. За геологийн хүчил бас нэг хамгийн гол чиг өгдөг гэдэгсэн тийм. Гэтэл энэ FEMSAT-д бол нэгэн геологийн хүчил ороогүй. 5 төрлийн геологийн хүчлийг яасан? Агуулсан. 5 төрлийг гэхээр чинь бүр 5 дахин илүү чигшүүлэх гэсэн үг мөн үү? Мөн биш тийм. 5 төрлийн геологийн хүчил агуулсан. За геологийн хүчил агуулгахдаа эдгээр дараагийн одоо гол технологи ашигласан. Тэр нь юу вэ гэхээр арьсны гүнд аль болох хамгийн гүн нэвтрэх тэр молекулын технологиг бий болгосон, боловсруулсан. Яхаар арьсны гүнд хамгийн хурдан гүн очдөг юм гэхээр арьсны нүхээр ингэж нэвчих чадвартай тийм жижиг молекул бүрдэл болгон яасан. Хувиргасан. Тийм учраас яах нь арьсанд илүү гүн яах вэ? Гүн шингээр яах вэ? Гүндээ очиж чигээ өгнө. Гүндээ очин чиг тийм хурдан алдагдах уу? Алдагдахгүй. Тийм учраас түргсэн байхад биднэрт илүү нөгөө яах нь үйлчлэгийг үзүүлэх нь. Ийм учраас энэ хоёр гол орц найрлагаа ашиглаад дөрвөн гол технологи ашиглаад яах нь атомын FEMSAT бий болсон байна. За энэ FEMSAT-д бол бид хэд мэдж байгаа те 5 төрлийн бүтээгдэхүүн байгаа. Харагдаж байна манайхан зураг нь. За бид нар бол атомын хэд хүмүүс 5-аас идэж ярьдаг те 5 төрлийн бүтээгдэхүүн байгаа учраас 5-аас идэж ярьдаг. За нэгдүгээрт нь бол тонер байна, хоёрдугаарт нь бол нарны тос байна. За гуравдугаарт нь эссенц, дөрөвдүгээрт нь лошн, тавдугаарт нь тэжээлийн тос гэж. За ингээд тавьсан байгаа нь ингээд яагаад ингээд дарааллуулаад тавьсан юм бол яг хэрэглэх замраар дарааллуулаад тавьсан. Хэрэглэх замраар. За тонер гэж байна. За энэ тонер гэдэг бол бусдаас арай сарлага ихтэй байдаг. Тэгээд энэ FEMSAT дотор хамгийн шингэн хэлбэртэй байдаг. Хамгийн шингэн хэлбэртэй байгаа учраас одоо жинхэнэ нөгөө энэ дотор чинь геологийн маань яах вэ? Ихээр агуулгадчих гэсэн. За хамгийн шингэнийг эхлээд түрхэнэ.
За ингээд дүрэхэд нөгөө тойнор маань явсаар гал арсныхаа хамгийн гүнд явах юм. Очиж шингэн. Арсныхаа хамгийн гүнд очиж шингэн. Тэр гүнд нь шингэж байгаа учраас дараагийн бүтээгдэхүүнийг яах нь орж ирэхэд гүн маань чийгтэй болсон юм гэсэн. Чийгтэй болсон гэсэн. За тойнорыг хилж түрхсний дараагаар бид нар яах вэ гэхээр зохины тос буюу одоо ай крем гэдэг. Хүний нүдний эргэн тойрны арьс бол хамгийн нэмгэн арьс байдаг. Хамгийн нэмгэн учраас бас хамгийн яах вэ? Эмзэг арьс. Хамгийн эмзэг учраас хамгийн түрүүнд хүчлээс уудаг тийм. Хамгийн түрүүнд хүчлээс уудаг. Хүнийг одоо хараад ер нь нүд орчмыг харахад за хэд орчим насны хүн бэ гэдэг тодорхойлж болдог шүү дээ. Тийм учраас тийм нэмгэн байдаг учраас зохины тосоо төрнө. За тохны тосонд нь тийм нэмгэн арьсанд одоо хүрч үйлчлэх тийм нөгөө молекулын технологиор хийгдсэн тос байгаа учраас адилхан гүнд нь очиж явна. Сууж чиг өгнө. За үүний дараагаар эсен зэгтэрхэн. За эсенз бол арьсанд хамгийн сайн тижэл өгдөг нөгөө ногоон цайны орчныг хамгийн өндөртөө энэ одоо хамгийн өндөр концентрацаар орсон одоо гол ийм бүтээгдэхүүн байдаг. За эсенц төрхөнгүүд нөгөө гүн дээр очсон чигийг чинь нааталт байх нь. Арьсны дараагийн давхад чигийг хүргэж үйлчлэнэ. За эсенцээ төрхсний дараагаар лошн тийм лошн. За лошн яадгүй ингүүд сая нөгөө төрхсөн 3 бүтээгдэхүүн маань байр байрандаа очсон байна уугүй юу гэдэг юм. Шалганаа. Тийм тос чигийн тэнцвэрийг хадгалаад хаана юу дутуу байна, хаана чиг дутуу байна, хаана тос дутуу байна, хаана тижэл дутуу байна. Тэр бүх байрлалыг яах нь олоод байршдаг. Ингээд хамгийн сүүлийн түрхэх ёстой зүйл юу вэ гэхээр тижээлийн тос. Тижээлийн тос. За тижээлийн тос ямар үйлчлэг үзүүлэх вэ гэвэл сая бид нар ингээд арсныхаа гүнээс нь авахлаа давхар болгонд нь юу өгсөн бэлээ? Чиг өгсөн, тижээл өгсөн. Эднийг гаргах уу? Гаргаж болохгүй шүү дээ. Байранд байлгах ямар шүү дээ. Тэгэхээр тижээлийн тос энэ юу гэдэг юм бэ гэхээр тижээлийн тос төгжиж өгдөг. Саяын төрсөн бүх зүйлийг за ингээд байрандаа сайхан байж байгаараа би ороод ирлээ. Одоо хин чаашаач гарахгүй шүү гэдэг юм. Бид нарт арсын чигийг тижээлийг барьж өгөөд гол төгжигчийн үрийг хин гэдэг байна. Тижээлийн тос гэдэг байна. Тэгэхээр тижээлийн тосыг шууд юуш түрхэг өглөө дангаар нь түрхэг гарч болох юм. Болохгүй. Тэг болохгүй. Тэгвэл яах вэ? Арсын чи чиг орох нь уу? Орохгүй байна. Харин эсэргээр яах вэ? Хуурай шатах шүү дээ. Ганцхан эсэргээрээ хуурай шатах. Тэгэхээр бидний арсыг ингээ чихтэй болох гээд, гой болох гээд, тижээлэг болох гээд цаан чинь бүхэл бүтэн ингэж одоо үйлдвэр ажиллаад энэ шатарааллаар явбал хамгийн өндөр үйлчлэг үзүүлэх юм байна гэдэг хүмүүс судлаад аль хэзээ яатсан байна. Тогтоогоо тохирох бүтээгдэхүүнийг гаргаад ирсэн байна тийм. Тэгэхээр бид нар энийг яах ёстой? Яаж ашиглах ёстой вэ? Яг л энэ шинжлэх ухааныхаа дараа онлынхын дагуу зөв зохистой яах ёстой юм. Хэрэглэх хэрэгтэй явах нь. Тонроо түрхээд, зовхны тосоо түрхээд, эсензээ түрхээд, лошноо түрхээд, эцсийн дүнд нь юугаар түрхэх ёстой вэ? Тижээлийн тосоо түрхэж сайхан төгжиж аваад тэгээд одоо юугаар түрхлээ? Нарны тосоо түрхээд дараа нь одоо мейкапын бүтээгдэхүүнүүд яах нь хийх хэрэгтэй болж. За ингээд фэм сетэн дээр маань ингээд айгүй тийм мундаг технологиуд ашиглаад, гол урс найрлагуудыг ашиглаад ирсэн чинь дараагийн нэг гол сайхны бүтээгдэхүүн дээр анхаарах хэрэгтэй зүйл юу гэдэг чинь савлгааны асуудал гарч ирдэг. Энэ үндсэн гол технологи чинь ингээд энэ буруу савн савлах юм бол нарны болон гадны нөлөөллөөс ороод доторх орц найрлага яах нь алдагдах эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл битүүмжийн хамгийн сайн барих тийм бүтээгдэхүүн одоо сав баглаа бодлох хийх хэрэгтэй болж штэ. Тэгээд ихлэхээр яа гэм гэхээр битүүмжийн хамгийн сайн барьдаг тийм сав технологиуд ингээ хийгээд тэгэхээр нөгөө байгаль дэлхий дээр чинь яах нь хунцрын хэрэглээ их болоод ирэлт. Хунцрын хэрэглээ болоод ирэлт. Тэгэхээр энэ атомын маань юу гэж үтсэн юм бэ гэхээр байгаль дэлхийтэй байна. Байгаль дэлхийтэй. Мэдээж тийм савыг аваад хэрэгжүүл компанид бол ашигтай шүү дээ тийм. Аль ингээл зүгээр байгаа саваргаад компани одоо эдийн засгийн хувьд бол ашигтай их зардал гаргаад байна. А гэтэл энэ атомынхаа юу гэж үтсэн юм бэ гэвэл үгүй бид нар ингээд хичнээн нэг санартай бүтээгдэхүүнийг хамгаалж байгаа ч гэсэн нөгөө талаас байгаль дээлтэй байх хэрэгтэй. Бидний энэ хунцар савны хэрэглэг бууруулах хэрэгтэй гэж үзээд байгаль дээлтэй хунцраар фэм сетний савыг яах нь шинжилэн боловсруулсан. Ингэснээрээ байгальд байгаа хунцар савны хэрэглэг 25%-аар бууруулсан гэж үзэж байгаа. 25%-аар бууруулсан гэж үзэж байгаа. Яагаад тэгж үзэж байгаа гэсэн чинь фэм сет маань 10 жилийн турш нийтдээ 65 сая ширхэг яасан байна. Борлуулагдсан, зарлагдсан байна. Тэр 65 ширхгийг 65 дахиад 5-аар үржих хэрэгтэй хэлээ тийм. Ягаад гэвэл 5 одоо юутай шүү дээ, сеттэй шүү. Тэгвэл энэ их хунцар савны хэрэглээг яахын тулд багасхын тулд сав баглаа бодол дээр хүртэл яасан байна. Анхаарсан. Тийм учраас хунцар савны хэрэглээ 25% яасан байна. Буурсан байна. Энэ бол компани маш том байх. Хариуцлага. За түрүү чи манай илтгэгч нар хэлсэн. Та хэд энэ атомын хийж байгаа хүмүүсийн царайг хараарай гэдэг чинь.
Тэгээ би анх атомид орчвол ингээд хүнж бүртэх гэсэн чинь сүлжээ сонирхгүй гэл гэсэн чинь хүмүүс сүлжээ сонирхгүй гэдсэн. Тэгээ би найзтай үгүй би атомыг хийж чадахгүй байна яшиг сүлжээгээ сонирхгүй биш гэдэг байхгүй. Тэгсэн чинь үгүй чи юу хийгээ яваад байгаа юм бэ? Үгүй би атомыг хийгээ яваад штэ. Яасан бэ гэсэн чинь чи ерөөсөө атомыг ажил чи хийдэг юм аа? Чи буруу ойлгоод байгаа юм ба? Чи ерөөсөө ойлгоогүй штэ. Тэгэхээр би амар гайхав ингээд. Атомыг ажил хийгээд гэсэн чинь бүтээгдэхүүн хийд юм аа? Чи зүгээр бүтээгдэхүүнээ аваа хэрэглээч. Чамайг чиний хэрэглэсэн үр дүнг хараах хүн яах нь? Асууж эхлэн сураглаж эхлэн гэсэн. Энэ үнэхээр үнэн байсан. Ингээд бүтээгдэхүүн аваад зүрхээд хэрэглээд үзэхэд та гээд 7 хоногийн дараас яг таны нүүр таны өөдөөс өмнөөс ярьж эхэлнэ. Үшээ. Нэг л таньдаг хүн асууж штэ. Үш яац юм бэ чи? Яац баяртай болсон гоо. Юу болсон? Яагаад чи ингэж амар гялтганаад байгаа юм бэ? Толигоод байгаа тийм. Тэгэхээр энэ юу хараад байгаа би одоо фэнсэд авч хэрэглэсэн гэж ярьж байгаагүй шүү дээ. Энд чинь миний арьсанд гарч байгаа үр нөлөөг хараад хүн яаж ямар бүтээгдэхүүн хэрэглээд байна гэдгийг асууж сургалж эхэлж байна. Тэгэхээр атомын амин сүнс болсон энэ гол бүтээгдэхүүнүүд бол таны өмнөөс таны ажлыг хийдэг учраас та бүтээгдэхүүн яах нь сонгон авч хэрэглэх хэрэгтэй. Тэгээд өмнө ярьсан чинь атомын 600 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн байна тийм. Энэ 600 нэр төрлийн бүтээгдэхүүнийг бид нар бүгдээ ингээд нэг бүршин судлааж боломжтой. Айгүй ажилтсан хүн байвал бас хугацаа зарцуулаад гэж магадгүй тийм. Тэгэхээр бидний энэ ажлыг хөнгөлчлөөд атомын сургалт семинар болгондоо бид бүтээгдэхүүнийг танилцуулдаг. Ямар бүтээгдэхүүн, ямар үйлчлэл үзүүлдэг, яаж ашиглах ёстой юм бэ гэдгийг хэвлэх ёстой юм бэ гэдгийг заавар зөвлөгөө өгдөг учраас та бүхэн маань атомынхаа сургалт семинарыг битгий тасалж байгаараа яагаад гэвэл атомын амин сүнс болсон бүтээгдэхүүнийг мэдэхгүйгээр, бүтээгдэхүүнийг тайлбарлаж чадахгүйгээр бид нар хизээж атомыг хийдэг гэж ярих боломжгүй болчихж байгаа шүү. Тийм учраас та бүхэндээ дараагийн сургалтаар дахин уулзах гэдэгт итгэлтэй байна. Тэгээд өнөөдөр хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш баярлалаа.